Хятад болон Фижи улсууд бүс ба зам санаачилгын дор хамтын ажиллагаагаа сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд сүүлийн 2-3 жилийн хугацаанд хоёр улсын худалдаа болон ард түмэн хоорондын харилцаа хурдтайгаар хөгжиж эхэллээ. Арлын улс Фижид Хятадын худалдааны танхим 40 гишүүнтэй болжээ. Үүнд инженерчлэл, загас агнуур, санхүү зэрэг олон салбар багтаж байгаа юм. 2017 онд гэхэд Фижид их гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдийн 47%-ийг Хятадын төслүүд эзэлсэн бол Хятад улс нийт төслийн 29%-д нь хөрөнгө оруулжээ. Өнөөдөр Фижи улсын хөрөнгө оруулалтын хамгийн том их үүсвэр нь Хятад улс болжээ. Саяхан болж өнгөрсөн Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд Фижи улс байгалийн ундаа 70 хүн суулан арьс арчилгааны бүтээгдэхүүнээр оролцсон. Цаашдаа Фижи улсын засгийн газар болон бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд түлхүү оруулна гэж найдаж байна. Өнгөрсөн оны 11-р сард Фижигийн засгийн газар нийгмийн эдийн засгийн хөгжлийг багтаасан эдийн засгийн стратегийн шилжилт хийх алхмыг дэвшүүлсэн. 20 жилийн хугацаатай үндэсний хөгжлийн энэ төлөвлөгөө нь ядуурлыг арилгах, аж ахуйн эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх болон шинээр үүсэн бий болж байгаа үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилготой юм. Хятадын засгийн газар бүс ба зам санаачлагын дор Фижи улсын үндэсний стратегийг дэмжихэд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байгаагаа онцолж байна. Арлын Фижи улс нь бүс ба зам санаачлагын хүрээнд Хятад улстай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан анхны орнуудын нэг юм. 2017 онд хоёр улсын харилцан худалдаа 383 сая ам.долларт хүрсэн үзүүлэлт гарчээ. Үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс 130 улс оролцож байгаагаас бүс ба замын дагуух 58 орн багтаж байгаа юм. Украин улс олон салбарын тэргүүлэгч бүтээгдэхүүнүүдээр оролцож олон улсад түншийн харилцаагаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Украин улс өөрийн павильоныг байгаль дээлтэй материалаар орчин үеийн загвартайгаар хийж төрөл бүрийн өндөр технологийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Египт бол Хятад улстай бүс ба замын хамтарсан хөгжлийн талаар хамтын ажиллагааны гэрээг байгуулсан анхны орнуудын нэг юм. Экспод оролцож байгаа Египтийн павильон 600 м2 талбайг эзэлж байгаа нь бүс ба замын улсын шинэ нүүр царайг илтгэж байна. Энэ удаагийн экспод бүс ба замын 58 орны олон мянган компани Хятадын компаниудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулан гарын үсэг зурчээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд бүгд найрамдагтад ардуулсан ерөнхийлөгч Си Жинпин үг хэллээ. Си Жинпин хэлсэн үгэндээ олон улсын импортын үзэсгэлэн Хятад улс зах зээлээ цаашид нээлттэй байлгаж, нийтлэг хөгжил цэцэглэлтэнд хүрэхийн тулд бусад оронтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй болохыг илтгэж байна гэж тэмдэглэжээ. Өнгөрсөн сард Женев хотод болж өнгөрсөн дэлхийн худалдааны байгууллагын олон нийтийн форумын гол сэдэв худалдааны асуудал байсан байна. Форумд олон улсын худалдааны 3000 мэргэжилтэн оролцжээ. Хятад улсын бүс ба зам санаачилгыг анх ерөнхийлөгч Си Жинпин 2013 онд дэвшүүлсэн. Түүнээс хойш замын дагуух орнуудын хөгжлийг түргэсгэхэд тусалж эхлэхийн зэрэгцээ дэлхийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг дэмжиж байгаа юм. 21-р зууны торгоны зам эдийн засгийн бүс гэгдэж байгаа энэ санаачлах нь Төв болон Баруун Аз, ойрхт орнод болон Европыг хамарч байгаа. Цаашдаа хүрээгээ улам бүр тэлэх ирээдүйтэй байгаа юм.